Тэгээ би энэ төрийн албаны зөвлөлийг бол үнэхээр чадварчуулахгүй бол энэ асуудлын ээдрэг гогцоо тайлагдахгүй гэж миний хувьд харж байгаа. Төрийн албаны зөвлөл бол өөрөө улс төрийн одоо цагаа даргааг улс төрийн одоо байр сууриас асуудал бити хандаасаа ер нь одоо яаж энэ төрийн албыг цаашаа давж явах юм бэ? Хэрвээ ажиллаад дийлэхгүй бол өчөх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тэгээ өнөөдөр ингээд энэ гол маргаан үүсгээд ингээс явж байна. Гэхдээ тийм биз дээ. Шүүхтэр өнөөдөр та харал да бодлоо. Танай байгууллага өнөөдөр чадамжгүй байгаа учраас авилгатай тэмцэх газар та нарын өмнөөс ажлыг хийгээд энэ албан тушаалдаар ийм хүн тавигдахгүй гэд бичиг хийгээд явуулаад шүү дээ. Авилгатай тэмцэх газар зүгээр хоом тэр хөрөнгө орлогын мэдүүлгийг л урьдчилсан мэдүүлгийг л өгөх ёстой. Тэгтэл албан тушаалдаар тавих асуудлыг чинь та нарын өмнөөс шийдэд дээ шүү дээ. Энэ зөв юм уу? Тэгээ өнөөдөр шүүхийн шийдвэр гарцсан. Бүтэц оронтой нь өөрчлөгдсөн байгууллага дээр төрийн нарийн бичгийн даргыг 50 гээ явуулаад ах юм. Та нар өөрсдөө эргэцүү энэ боловсрлоо дээшлүүлээч. Хуучин эрүүл мэндийн яам гэж байсан. Одоо эрүүл мэнд спортын яам болцсон. Тэгээ энэ бүтцэн өөрчлөгдсөн яам дээр дахиад төрийн нарийн буцааж тавь гэж ийм шийдвэр гаргаад шүүхээс дахиад хуучин даргыг тавьгдсан. Одоо тэр Эрдэнэт туяа гэдэг даргын оронд тэр даргын үед хийсэн бүх тушаал шийдвэр хүчингүй болж байгаа байхгүй юу? Тэг яаж энийг алийг барьж шийдэх юм бэ? Та нарын мөөгч биш булчирхаач биш шийдвэр гаргадаг өөрсдөө болж гэн бүтэж гэн гэж яриад ах шаардлага байхгүй гэж миний хувьд үзэж байна. Тэг өнөөдөр тэр 2 жил хөдөлмөрийн яам 2 жил орлон гүйцэтгэгчтэй явсан гэж яамдын буруу юм уу? Засгийн газрын буруу юм уу? Тэ? Энийг ингээд яг нэг талтан гараад хариулж чадахгүй чин зэрэг сайдаа ингээд төрийн нарийн бичгийн 50 үүргийг яагаад сонгон шалгуулалтыг явуулаагүй юм бэ? Хэн энэ төрийн нарийн бичгийн сонгон шалгуулалтыг явуулах ёстой вэ? Тэгээ өнөөдөр тэрийг 2 жил явуулчихад энэ 2 дарга өөрсдөө эрх хэмжээний хүрээнд асуудал хандсан байна. Тэр сонгон шалгуулалтыг явсан бол бүх хүмүүс нь тухайн үед жинхэнэ албаа агч болох байсан байна. Төрийн нарийн бичгийн дарга нь томилогдаагүйгээс болж бүх асуудал ингээд гацаалтын байдалд орсон байна. Эцэс төгсгөлгүй маргаан руу орсон байна. Яагаад энэ асуудлыг шийдээгүй гэж миний хувьд асуумаар байна. Дээр нь энэ хөдөлмөрийн яамтай холбоотой би зүгээр нэг яг өөр дээрээ болсон нэг жишээг хэлмээр байна энд. Тэр оюун хоолой гишүүн хэлж байна. Яваад очиход нь тэр хүндэтгэлгүй хандсан, байхгүй байсан, хүлээж аваагүй, шуурхаадаа ирээгүй. Энэ ер нь байгаа шүү дээ манай жинхэнэ албаа агч донд. Би Чингэлтэй дөрвийн хөдөлмөрийн хилцээний даргын дуудуулаад зүгээр юм асуух гэж дуудуулахад ирээгүй юм да.